Их сурвалж дурсамж цэг эмээн. Фёдор Иванович Калмик. Олон хүний цус урссан алдарт торгуудын эхнүүдлээс үлдэж хоцорсон нэгэн бяцхан хүү бол хожимын алдартай уран бүтээлч, зураач, сэлбэрч Фёдор Калмик байсан юм. Тэр эхнүүдэл түүний хүүхэд наснд тохиожээ. Фёдор Калмик одоогийн Астрахан мужийн тал нутгаар нутгалж явсан баян торгууд айлд төрсөн бололтой. Учир нь хүүхэд насаа төдийлөн сайн сандгүй тэрээр анх 5хан настайдаа алтан утсаар ойж шидсэн гоёмсог дээл хувцастайгаан Оросын цэргүүдэд олзлогдсон гэдэг. Фёдор Калмик өөрөө энэ тухайгаа санахтаа бид уулын бэлд модны дор хооллож байсан. Гэнт косакууд дайрсныг сандаг. Нэг эмэгтэй түүний их байсан байх. Косак цэргээс намайг булаацалдаж байгаад дийлэлгүй алдсан гэжээ. Ингээд 5 настай хүү косакуудын гарт орж Оросын хааны ордонд хүргэжээ. Мөн энэ үед Үүмэн самууны улмаас олзлогдсон олон халимг хүүхдүүд Петербургийн Сэхэтэн айлуудад зарагдаж очсон бөгөөд Фёдор Калмик тэдний л нэг байсан аж. Тухайн үед 17-оос 18 дугаар зуунд Оросын язгууртнуудын дунд халимг болон бусад Аз гаралтай үндэстэн яснуудын хүүхэд эмэгтэйчүүдийг бараа бологчид зарцаа болгох мод гэмээр хандлага байсан гэдэг. Хүүг Санкт Петербург хот руу Хатан хаан 2 дугаар Екатеринад бэлгэлсэн бөгөөд түүнийг загалмайлж үнэн алдартны шашны дагуу Фёдор Калмик хэмээх шин нэрийг хайрлсан байна. Хожим нь Бадны гүнж Амелия эрхэмсэг Хатан хаан Екатеринад бараалхах үеэр халимг жаалыг Германд байхгүй сонин зүйлгээд түүнд бэлгэлэн явуулжээ. Фёдор Калмик ингээд Амелия гүнжийн зарц бараа болгож болж Германы Карлсруэ хотод хэдэн жил амьдарсан бөгөөд Амелия түүнийг эмч болгох санаатай анагаах ухааны эрдэмт сургах үүрэг өгсөн ч гэнт халимг жаалын зурх урлах авьяас нь тодорч гинэ. Түүний багшаар ордны зураач Мелит, дараа нь галерейн захирал Беккер нар томилогдсон ажиллаж байж. 1791 онд Фёдорыг Ром хот руу явуулснаар хүү бие даасан зураач, уран бүтээлч болох амжилтын гараа нь эхэлжээ. Нэртэд зураач Лоренцо Гилбертийн хийсэн Флоренц хотын баптистрийн хаалганы сэлбэрийн ажилд оролцсон нь Фёдор Калмикийг Ромын хамгийн сайн сэлбэрчдийн нэг гэгдэх болгов. Мөн Грек рүү аялах баг бүрдүүлж байсан Томас Брюс 7 дугаар ээлгэн нарын анхаарлыг татаж аяллаа багийн гишүүн болсон нь Фёдор Калмикийг Афины хөшөөнүүдийг хуулбарлах ажилд оролцож цаашлаад ээлгэний удирдлага дор 1799-с 1803 оны хооронд Отоманы эзэнт гүрэн рүү аялах боломжийг олгожээ. Грек, Турк руу явсан аяллаа 80 гаруй цомог бүхий зургуудыг Фёдор Калмик зурсан бөгөөд өдгөө Их Британий үндэсний музейд хадгалагдаж байна. Тэрээр 1806 оноос эхлэн Бадны гүнгийн ордны зураачаар ажиллаж амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Карлсруэ хотод ажиллаж амьдарч байсан гэдэг. Түүний өөрийн энэхүү хөрөг Оросын Санкт Петербург хотын Салтиков Шедрины нэрэмжит номын санд хадгалагдаж буяач. Хэдийгээр ээдрээтэй хувь тавилан туулж элэг нэгтнээсээ холдсон ч гэлээ. Дэлхийн зураг сэлбэрийн салбарт тод мөрөөлд байсан энэ хүмүүнийг Монгол хүмүүр тэр дундаа торгууд хүмүүн бүр мартах учиргүй билээ. Их сурвалж дурсамж цэг эмээн. Уншсан Эрхэнбаярын Баддорж.